Монгол улсад нисэх хүчин өсөж хөгжсөний түүхт 100 жилийн энэ өдрүүдэд тохиож байна. За тэгвэл түүхтэд зориулан өнөөдөр иргэний нисхийн үндэсний төв компани болоод Монголын иргэний агаарын тээвэр компани хамт олон баярын хурал хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ. Монголын иргэний агаарын тээвэр буюу МИАТ төрийн өмчт хувьцаат компани 69 жилийн өнөөдөр тохиож байна. 1956 оноос хойш агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа тус компани зорчигч тээвэр, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, газрын үйлчилгээгээд нисхийн салбарыг түшгэлсэн 3 чиглэлийн бизнес эрхэлж байгаа юм. Удахгүй бол ингээм Америк нэгдсэн улсад анхны хаяллыг хийх гэж байна. Тэгээ энэ ч одоо утгаараа бол олон улсын нисхийн одоо хяналтын байгууллагаас одоо шалгуулж дөрөв гэсэн одоо үнэлгээ авсан. Одоо тэр бол хамгийн сайн үнэлгээ гэж 4 од гэсэн үнэлгээ авсан юм лээ. Тэгээд цаашдаа бол иргэний агаарын үндэсний компаниудыг либералчлах бодлого бас төрөөс баримталж байгаа. Тийм. За өнгөрсөн 2024 оныг одоо МИАТ компани 69 жилийн ойгоо өгсөн түүх амжилттай жил боллоо гэж бид харж байна. Үндсэндээ бол бид 2024 онд 4218 нислэг хийж сая 155 мянган зорчиг тээвэрсэн маань одоо МИАТ компани 69 жилийн түүхэнд хамгийн өндөр амжилт байлаа. Монгол улс нисэх хүчин үүсэн байгууллагын 100 жил МИАТ компани 69 жилийн түүхт баярын үнхэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын хөдөлмөрийн баатар гэдэг хүндэт цолоо явсандаа туйл их баяртай байна. Миний хувьд бол 1986 онд тэр үеийн зөвлөлт улсын Кировградын нисэх хүчний дээд сургуулийг төгсөж ирээд одоогор тэр МИАТ компанитайгаа амьдралаа холбоод өнөөдрийн хүртэл ажиллаж нисэж явна да. МИАТ компани өнгөрөх 69 жилийн хугацаанд нийт 512 мянган аяллаар 570 сая км агаарын зам туулж нийт 25 сая зорчигч тээвэрлсэн бол өнгөрөх 2024 онд өмнөх жилүүдийн амжилтаа шинчилж салбарынхаа 100 жилийн ойг өгтлээ.